Амжилттай хүмүүсийн итгэмээргүй нууц юу вэ? Та амжилттай хүмүүст татгарч байсан уу? Эсвэл яг үнэн нууц нь юу юм бэ? Эсвэл тийм азтай хүмүүс юм гэж та бодож байсан уу? Өнөөдөр та бүхэнд нэг сонирхолтой зүйл танилцуулъя. За нүүдлийн шууд жил бүр мянган километр замыг туулдаг. Тэгээд тэдний зорилго маш тодорхой. Дулаан бүсэд хүрэх, хоол тэжээл, үржил таатай орчинд очих. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бий. Нүүдлийн шууд очих газараа бодоод нисдэггүй. Тэд хизээ очихооч тооцоолдоггүй. За харин тэд яадаг вэ гэхээр өдөр бүр яг тодорхой хугацаанд ниснэ, тодорхой өндрийг барина, салхи цагаараас үл хамааран давтамжаа алдахгүй ниснэ, өдөр тутмын нисэх, амрах, хооллох хэмнэлээ ягштал баримтлана. За хэрвээ шууд өнөөдөр жоохон ядраад нисэхгүй бай, өнөөдөр салхитай байна, амарчхаа гэд системээ тасалбал зориг хэвээр байсан ч очих газараа хизээж хүрч чадахгүй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зориг ганцаараа хангалтгүй, системгүй зориг бол хүсэл төдий зүйл юм а гэдгийг харуулж байгаа юм. За хүний амьдрал дээр болох зориг гэдэг бол хаашаа явах вэ гэдгийг заадаг луучин. За систем гэдэг бол өнөөдөр юу хийх вэ гэдгийг заадаг газрын зураг юм. За жишээ нь жилд 20 ном уншина гэд энэ бол зориг. За өдөр бүр цайны цагийн дараа 20 минут ном уншина. За энэ бол систем. Хамгийн чухал нь та тухайн өдөр ном унших сэтгэлтэй байна уугүй юу хамаагүй. Та үр дүнгээ хараахан мэдрээгүй байсан ч хамаагүй. За систем бол үр дүнг хүлээдэггүй, урам хайдаггүй, зүгээр л хийдгээр хийдэг автомат үйлдэл юм. За дүгнэж хэлэхэд зориг бол чиглэл өгдөг. За систем бол автомат дадлыг бий болгодог. За автомат болсон дадал бол нэгэнт заавал үр дүнг бол авчирдаг. Амжилттай хүмүүсийн нууц нь ердөө илүү хүсгэд биш, өдөр бүр тасралтгүй ажилладаг системийг бүтээхэд оршдог байна. Системтэй зориг төлөвлөлт 2026. Энэ нь маш энгийнээр амархан өөр төгсөн систем өгсөрч зоригтой хүйтэн туслана. Зөвхөн энэ 7 хоногт 60% хямдрлаа. Мөн давхар бонус урамшуулалтай. Баялагын мантра буюу эд хөрөнгө мөнгө санхүүгийн 2026 оны трейн дуншлагын хаалттай группт орох эрхийг бэлгэлж байна. Та зориг хүчээд мэдээлэл авна уу?